сэтгэлээс төрсөн тоо. За гойсоо. Яасан ч өндөр гоё охин бэ? Би одоо хажууд. Яг ихтэй их гэсэн чи нэг тийм амьсгаа дараатах. Ангид нэг биш ангид биш. Клабд нэг юм хоёр гоё хоос бүжгэлж ангууд ард нэг багдагаар ах ингээд идэг штэ тий. Тийм их юм боллоо. Монгол театрын жүжигчин дуучин гам болор байлаа үзэсгэлэнтэй. Үнэхээр гайхалтай хоолойтой. Ямар ч гоё тийм харизмтай дуучин бүжигчин жүжигчин ийм бүсгүй юм битээ. Монгол театрын хамт олон хүрэлцэн ирсэн байна. Төлөвийг талархлаа. Ийм гоё өдрийг бидэнд бэлгэлэхээр ийм гоё хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Нэг жижигхэн амьсгаа дараад бүгдээрээ бидний хамтран ажиллагч Саммиг байл Асагийн Капкола. Тэ байдяа. За тэгээд үг хэлье. Уул усандаа аршаан болог уусан бидэндээ энэ болог 7 хоногт одоо дордлоо гэд 3 болдгээ гэж. За. Энэ ч яг ерөөл юм уу? Юу юм бэ? Төөс юм уу? Юу ч зинтэй. За хүрэлцэн ирсэн төхөө баярлалаа. Урцагааны гудамж энэ удаагийн дугаар эхэлж байна. Монгол театрын хүрэлцэн ирлээ. Ган болор нэрээ үнээр гоё дуулсан юм байна. Би сая ингэ дуудаад хэлсэн маа дүүч яасан гоё дуулдаг вэ? Энэ клип хийсэн гэсэн чи хийгээг байгаа. Клипэнд нь тоглох хийсэн гэсэн чинь яг өргөдөг байж та. Яг өргөцсөн үү? Яг өргөц. Намайг өрсөн бол болцохоор байгаас тэгээ. Намайг өрөөд айгуу гоё үйжсэн чинь чэнгүүн гарч ирээд нэлээд тийм багаад. Яг би нэрийг бас анзаарсангүй. Дагаал хөөр сэтгэлээр шүү дээ. Сэтгэлээрээ даах гэж байгаа юм чи тэр ингээд өндөр намууд бүжгэлж байгаа шүү. Чи клип нэг телевизээр гарч байгаа шүү гэж тооцоолоо. Тэгээд төгсгөлд нь ясаа өчигдөн шууд ингээд баард бүжгэлж байгаа чинь яг ахвал ингээд ороод ирдэг та яг тэр шиг харагдлаа гэдэг. Яхаа зэрэг бас. Чи бол ирсэн бол уул нь хоёулаа гоё тэнд авах байх. Би хамгийн мэдэрчтэй байхгүй. Бүжгэлдээр ингээд хийгээсэн. Яг ингээд шонгийн болж зогсоод байхгүй чи хамгийн гоё яваас мэдрэмж тэр аялгауны зөвхөлтийн хөдөлгөөнөөр би гардаг байхгүй. Тэрнээс илүү. Валер мэдрэмжтэй. Төрсөн юм байна төрсөн юм гэж. Хой клиптэй. Яг клипнээс бүр айгүй гоё. Чи тоглохгүй байна да өнгөрсөн байна да. Өөр залуу тоглох юм гэсэн. уу? Энэ сайхан бон дээр бас гарч үзсэндээ бас баяртай байна. За ингээд нэвтрүүлгийн төлөвийн дагуу одоо энд байгаа залуучуудыг бүгдээрээ таньж байгаа. Гэхдээ нэвтрүүлгийн дүрмийн дагуу Үзэгчтэй танилцуулна. зочдоо танилцуулъя. Урцагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол театрын залуу жүжигчин Ариун сан, Монгол театрын залуу жүжигчин Тонот продакшн артист Ган болор, Монгол театрын жүжигчин Сумья Дорж, Монгол театрын ерөнхий найруулагч Чингүн, Монгол театрын үүсгэн байгуулагч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Баярмаа, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Мөнхбаяр. За. Фискал хөдөлгөөрөөс алдгүй. Чи нөгөө түрүү яриадсан буух гэж гэсэн өөрөө буух гэсэн юм биш үү? Хэл алдчихсан. За мөөг ярьж эхлэх уул нь ийм ёс жамтай юм л да. Гэхдээ Чингүнээс эхлэе гэж бодож байна. Ягаад гэвэл Чингүн түрүү базаад исэн. Энэ авийн чинь бол би ерөөсөө ингэдэг байлаа, тэгдэг байлаа. Дээвэр дээгүр нь гүйдэг байлаа, гараж нь тэгдэг байлаа. За яг юу яаж байгаа юм бэ? Сайн нааш орж ирж байхдаа бодсон. Юу маш гоё санагдсан гэдэг. Нэрээ чи урцагаан гэдэг нэвтрүүлэг тий. Орж ирж байхад би чинь эн чи ямар зоригтой байлээ. Эн чи миний төрсэн газар байна. Урцагааны яг энэ газар чинь би 31-р цэцэрлэг рүү өөрөө цэцэрлэгтээ явдаг гэсэн бидний үе сайхан байсан шүү дээ. Тэгээ яг энэ урцагаан дээр оройдоо диско тэр үед анхны хөгжим олон гол голтмоор зүжгэлдэг 5-6 настай шүү дээ. Тэгээ багасаа яг энэ аваа чи бүтэн эзэгэнцэн хөвгт. Одоо жишээлбэл яг энэ одоо бидний зогсож байгаа яг энэ газар шүү дээ. Одоо энэ хажуудалч 16 байр, залгаа байр. Тэгээ 1992 мөн 93 онд юмдаг. Би ингээд ухаан ороод ингээд 4-5 дугаар настай байж хад чинь 4 давхрын байртай манай 5 дахь яг ингээд нийлээд яг энэ байр чинь гацсан 3 жил болсон. Тэгээд нөгөө ах балконоор ингэж яж байгаад яг энэ 25 дугаар телевиз яг энэ дээгүүр нь гараа явчихдаг. Араас нь би орилсоор гад гараа явчихдаг. Тэгээд тэр үеийн бидний үеийнхэн чинь гараасан дээр айгүйх тоглодог. Тэгээ энэ байшин баригдаагүй нэг 5-6 жил болж байгаа энэ тэрүүгээр нь айгүйх тоглодог байсан. Дээвэр дээр Нэр нь тоглоом байдаг байсан уу? Тэгээ яах вэ? Тэгээ байна шүү дээ. Тэгэнгүүт нэг юм болсон нэг одоо үйлсэв шүү дээ. Ерөнхийдөө намгийн газар нэг эфэм үйлсэж. Үйлсээ чи бидэгтэй хамт тоглож байгаа дунаад энэ байранд хөг гэж унаа. Тэгээ хөлөө углаад тэгээ тэр цагаас чинь 25 дугаар телевизийн дээврийг эзлэгээ болсон. Тэгээд яах вэ гэхээр урцагааны гудамж гэж байгаа энэ бол айгүй гой сайхан дурсамж чинь Сэтрээсэн газар. Энэ хажуудлын шар дэлгүүр дээр яаж талханд хүмүүс очрлож цагаан нэг те шуудаанд хийчээд 250 180 гэдэг. Тэгээд тэр миний чи би яг балконоор мөнгө хардаг байсан.
За халтар царайт гарах үед за тэр үе чинь нэг юуны тансан лам хоёр гардаг үстэй. Эхлээд тансан лам гараад ихтэй тунаа гарч байгаа. Дараас нь халтар царайт гэсэн. Халтар царайт гарч иж байгаа би ингээд манай яг энэ цаашаага ингээд харангуй чинь уртцагааны яг нэг гудамжлсан цаашаага бөмбөр харагддаг шүү дээ. Бөмбөр чинь ингээд дээрээс нь харахад халтар царайт харахад ховоосон болдог. Яа архич ч байхгүй. Бүр гайхаад ингээд яг ингээд тэд чинь соёлтой байхгүй да кино үздэг ингээд нийтийнхаа нийгмийн энэ соёл болж байгаа процесс бүгдээрээ санаа зовдөг гэсэн байхгүй эх орныхон төлөө. Одоо чинь болж байгаа юмыг талт мэдээлэлтэй болонгууд нь нэгж баг санаа зовхгүй байгаа юм байна шиг. Эх орн юу болоод байгааг залуучууд бид нар мэдхийг хүсэхгүй болгоо иччих. Энэ нөт нийгмийн төл гэдэг нэвтрүүлэг мөн үү? За гихтэлчтэй сайхан санагдаж байна. Урцагаан бол үнэхээр түүх дурсамж шингээсэн. Тэгээд тэр үеийн сайхан соёлыг шингээсэн. Тэгээд халуун дулаан уур амьсгал энэ ч юм уу соёлын өв байсан газар ихгүй. Одоо бүр гоё болоод байна шүү дээ. Бүр засагдаад. Ийм сайхан манай мөгийн хувьд бол бас 25 дугаар суугдлаа эцтэй. Ярихгүй. Тий хамаагүй ярихгүй юм. Ярилгүй дээ. Юу 25 дугаар телевиз би ч одоо 21 жилийн одоо 360 градус гэх тошин мэдээлэл бол. Тэгээ 2004 онд ч энэ 20 гаруй жилийн өмнө түүх ярьж байна. Яг нөө сургуулаа төгссөн одоо энэ 25 дугаар телевизтэй эфир өгдөг гэсэн байхгүй. Тий эфир. Тэгээд бид нар чинь тэнцэнэ кино үйлдвэртэй контентоо бэлдээд нааша энэ 25 дугаар телевизтэй эфир өгөн. Дээрээс нь 25 дугаар телевизээс бас өглөө хөтөлбөрийг бас хийдэг байсан. Хүүхдийн. Гээд ингээд 25 дугаар телевизтэй бол салшгүй холбоотой. Бас одоо анх одоо энэ телевизээр одоо нүүр царайгаа харуулж 60 мөгийн гэдэг хоч авах хүртэл явсан хүн шүү дээ гэж. Тэ 60 мөгийн гэдэг чи одоо тэр 360 хийс юм уу зүгээр 60 градус эргэждэг гэж ярьсан. Вэ яг тэ нөө урлагч нь олон мөгийн байсан учраас нөө 360 мөгийгээд тэгээд нөгөөх нь 60 мөгийгээд тэгээд точилдог байхгүй намайг чи. Одоо тэгээд аль мөгийн гэхээр 60 мөгийн л гээл. Зарим нь жуг нэг өндөр мөгийн гэж бас нэр. Өндөр ер нь урлагчнуудаа өндөр мөөгөө гэдгээрээ алдартай. Өндөр үеийнхэн болдог гэж нэр. Өндөр төвшөөгийн дараа л одоо өндөр мөөгөд орж байгаа шүү дээ. Ямар сайндал гам болортой бууж эхлэх юм бэ? Бусдууд нь ингээд цайгаа ярьж байгаа. Гам болор чамааг онцолж урах ингэж давж урах хөв дээ. Чиний хайг өрчүүд арай л болохгүй. Барилсыг доочих гэдэг. Би ч бол гайгүй 170 төгрөг штэ. Өөрийгөө өндөр гэж боддоо шүү дээ. Өндөр ордог байхгүй юу гэдэг. Сая чингүү нөгөө нэг энд миний одоо дош штэ гэлсэн чинь нөгөө төрсөн газрыг хүн хөрөөх хэвтэй гэсэн гинлээ. Одоо уртцагаанд бас ирснийх сан төрсөн газрыг хөрөөч хөрөө шүү. Хөрөвцсөн байхгүй. Хөрөвч орж ирж байгаа байхгүй. Сайн наашаа машин тавихгүй явж байхдаа угаасаа ингээ бүх юм бүгдээр харагдаж байгаа байхгүй. Хаана машиныг тавих вэ гэдгийг өглөөр мэдж байгаа байхгүй. Тийм тэгээд машин айгүй эвтэйхэн газар тавьчаад ороод ирж байгаа. Тэгэхээр яагаад ч юм нэг би одоо ойр тэгж боддог ус. Одоо ингээд сая ингээ мөгөө бид нар ярьж байгаа нэг ахнар те нэг юм яриад идэг нэвтрүүлэг шиг болчихж байгаа байхгүй. Нэгэ мэдгээд бид нар өөрсдөө ингээд ахнар ингээд тойр суучаад би залуудаа гэхээр нөгөө залуучууд биднийг үзэхгүй. Нэг ахнар хөгшөө юм ярьсан гэдэг. Зүгээр яг цаг хугацаа өөрөө маш үнцэнтэй юм байна. Одоо яг нэг жоохон ойлгож байна. За яг нь 30 гараа явж штэ. Дөнгөж 30 гараа явж байна. Тэгээд ингууд чи бидний өнгөрсөн цаг хугацааны дурсамж юугаар солилцшгүй цаг хугацаа үнэтэй байна. Тийм учраас одоо бид нар яг одоо байгаа ад жаргалыг мэдэрч авъя гэдэг одоо ойлголттой болсон. Бүх пүүлээ яг одоо л зориул. Бүх сэтгэлээ. Энэ ах чинь 30 хаас тийм. Тийм 30 хаас. Та нараас чинь хаа байсан дүүш. Юу ингээд яг цаг хугацааны юм гээд ярингууч айгүй сонирн байгаа байхгүй. Тэгээ саяхны юм яриад нь шүү дээ. Гэтэл одоо бидний одоо хийж байгаа бүтээл маань болохоор бүр 4700 800 жилийн түүхтэй. Өмнөх. Тийм одоо агуу эртний түүхийг за агуу эртний одоо тэр Египтийн сүүлчийн хатан Клеопатрагийн одоо ихэмсэг бөгөөд хамгийн хэрүүн энэ жүжигийг одоо нодлон одоо амжилттай тоглоод дахиад одоо энэ жил 7 сарын 1-ээс 11 энийг ярих болов одоо би цаг хугацаа ярингууд нь оруулж байгаа байхгүй. тэрний өмнө одоо баяр наашлаа. Одоо би яг ингээд хүмүүстэйгээ наашлаад явж ирсэн чи гинт дундуур нь 4700 жил Миний гуйсан биш үү? чинээс бүр буугаад алга. Зөв шүү дээ. Үнсэн зорилго руугаа шууд орж ирээ. Баярмагийн хувьд бол олон ийм төрлийн жанрт үзэж байна гэж би бол ойлгож байгаа шүү дээ. Намайг нэг 2011 онд илүүтэй гадаадаас ирсэн чинь ESPN телевизэд манай найз болдоо ажилладаг байхгүй юу? Боби. Тэгээ Бобитэй нэг гоё хүүхэн нэвтрүүлэг хөдлөөд өстой нэг алдаг болж өглөө хөтөлбөр гэдэг чинь бүтээл сайнны хөтөлбөр гэдэг чинь тийм л байд юм да гэдгийг үзүүлж байсан. Тэгээд тэрний дараа
дараамлуу урвчлаа. Ер нь яг яагаад телевизээс ингээд урвчдیں۔ Аль нь ер нь их одоо энэ л зүйл байх л да. Тэр үед одоо яаж яваад телевизтэй холбогдсон байдгийг, яаж яваад дараамтай холбогдсон байдгийг шууд түүх ярьчих уу. Тэр үед чинь телевизд бол яг сургуулаа дөнгөж төгсөөл тэгэл айгу санаандгүй тохиолдлоор орж исэн дуу оруулагчаар шалгуулад тэгээд орсон. Тийм ер нь би тэнд дуу оруулагчаар төлхөө ажилласан. Тэгээ яг голоор нь бас ганц нэг удаа эфирт гарч исэн. Тэгээ яг телевиз чинь бас гоё штэ уг нь л тий. Тэгээд одоо мэдээний албар руу орох ч юм уу ингээд хувираад ажиллах боломж бол байсан л да. Ерөнхийдөө өөрөө ингээд телевизийг өшөө сонирхоод явах юм бол би болохоор яагаад ч юм ерөнхийдөө киногоо унших илүү сонирхолтой байсан. Тэгээ ардаа киногоо уншичаал тэгээд яваад өгдөг тиймэрхүү байдалтай. Тэгээ яг ер нь бол нэг багшийнхаа хэлсэн үгийг л дотроо бодоод байдаг байсан. Багш нь намайг нөгөө их сургуулийн багш маань чи нэг театрт орчвол баярмаа чи уг нь нэг орчмоор хүндэл гэж надад хэлжсэн байхгүй. Тэгэл тэрийг бодож явж байгаа л ерөнхийдөө за би одоо ингээд нэг ингээд телевизийн эфирээр гараад ингээд намайг нэвтрүүлэгч гэдэг юм уу, хөтлөгч гэдэг юм уу, тийм байдлаар хүмүүс харчих юм бол дахиад ингээд жүжигчин гэдгээр маань хүлээж авахгүй байж магадгүй. Тэгэхээр би ерөнхийдөө ингээд киногоо уншия. Кинонд бол би дуртай, унших дуртай байсан. Тэгээд ерөнхийдөө би ингээд театр руу явах юм байгаамаа гэж би нөө найзуудтай ярьдаг байсан байхгүй. Тэгээд сүүлд нөгөө театр дээр манай телевизийн найзууд ирээл тэгжсэн. Чи өстө яг тэгж ярьдаг байсан шүү дээ. Яг ярьснаа чи хийчлээ те гэж. Тиймэрхүү байдлаар театр руу авчихсан доо. Тэгээд тэрнээс хойш эргэж буцаагүй ингээд яг чигээрээ явчихсан шүү дээ. Гой. Одоо Баярмаагийн олон бүтээлүүдэд ер нь монголчууд хайртай л да. За одоо нэг залуугийн тухай мэдээж ярих гэж байна. Сая нэг сарын өмнө чамайг ер нь их хүмүүс их зовоох шиг боллоо тий. Удамжаар явхад ч гэсэн яг тэгсэн байх, найзууд чинь ч тэгсэн байх. Чамайг хэн алдсан бэ гэдэг асуулт бол одоо бүр өлөг болсон биз дээ. Тэгсэн. Тэгээ чи ер нь хаяа нэг ганц нэг хүнд хилцсэн үү? Гэхдээ би нөгөө киногч спойлер тохиорч айгу онцгой болчтой юм чи. Тэгээ яах юм гэж одоо хүмүүс хэлээгүй. Асуухаар нь да одоо дууслаа да 10 ангитай хэдэн анги гараад дууслаа тэгээд төгсгөл дээр нь тайлан байгаа гэж хэлдэг. Тэгэл хүмүүс заа гэл тэгдэг байсан шүү дээ. Одоо Монгол театртай холбогдохоос өмнө яг уу би мөрч киноны проб болоод тэр агийн дүрд яаж тэнцсэн гэд нэг бяцхан ганц 2 минутанд асуучвал хүмүүст их сонирхолтой байх. За. Юу яжсэн? Би чинь оронжтой тэрний өмнө өв залгамжлагч гэдэг кинон дэр. Зөв. Яг юм залуучуудын одоо стартап бизнес эхлүүлж байгаа тийм олон ангид кинонд тоглосон. Тэгээд тэр кинотойгоо зэрэгцээд манай Клеопатра жүжиг маань зэрэг тоглогдож ирсэн. Тэгээд азараас яг энэ зэрэгэлдээ киноны маань том павильон засагдсан. Тэгээд кинонд орчоод орой 7 гингүүд найруулагчаас гуулгаас жүжигрүүг орж тэгж тоглож явж хаад дуусаа төд дуудлаггүй оронжийнхан залгаад бид нэг юм түүхэн кино яах чагаа чи ирээд нэг проб өгөхөө гэд. Тэгээд очиод оронжи офис руу орж жагаад тэгээд угаасаа хурцсаг гэдэг 2 дүр дээр ер нь залуу жүжигч хайж байгаагаа проб авсан. Тэгээ хоёулын дээр нь аль алийг нөгөж үзээд тэгээ агийн дүр дээр л тэнцсэн. Тэгж л орсон шүү дээ. Хашууны нэр ваасцсан юм байвал буцаачиж мэдгэл юм шүү танаа. Аравтангой энэ залуу ноён нөгөө хүмүүс үү? Биш. Энэ хүний аав нь байгаа юм. Манай хашуу ноён. 3 үеийн жүжигчин шүү дээ тийм ээ. Тэгэхээр өвөө аав гэдэг ингээд гэр бүлэрээ жүжигчд болохоор бас айлч дүр дээр тоглоход магадгүй маш гоё том зөвлөмжүүд гэр бүл дотор ингээд зүгээр хоолой идээ сууж байхдаа хүртэл ярих тийм гоё боломж төхөйдөг юм шиг байгаа тий. За аав жиртэй угаасаа тэгээд одоо ч яг тусдаа гарцсан л да. Тэгээд цуг байх үед бол тэгээд байн асууж байгаа юм чи оюутан байх үед чинь орой хоолундаа идэл ингээд сууж явахт чинь асуугаал за аав нэг ийм бодогдоод байна. Ингүүл яад юм бол гэхээр айгүй гоё тэгээд манай гэр ихч нээлттэй. Тэгээд манай ихч ялангуяа их надад нөлөөлж хэлж ярьдаг. Манай ихч чи өөрөөс жүжигчиг хүн. Хүн бэ. Хилээч тэр. Баярмаа гэж хүн байна. Бас баярмаа юм байна шүү дээ. Тий. Гэрийнхээ их гоё зөвл тосолдог. За юм байна. За одоо миний хажууд сууж байгаа нэг гоё бүсгүй, гоё охин, хөөрхөн бүсгүй байгаа. Ингээ ойрхон суухаар айгүй бүр жижиг юм болж харагдаад ингээд байн ингээд цаашлаад байгаа.
Тэгээ манай Ган Болрыг би анх жүжигчин гэдгээр нь бол ерх юм bijсэн. Тэгсэн чинь маа Томтын бас артист юм биш үү? Залуу уран бүтээлч гэдэг юм биш үү, тийм ээ? Анх яг одоо төгсөн мэрэгчлэн бол яг жүжигчнэр. Дуулах бол өөрөө чинь бас хүсэл сонирхол. Би болохоор яг нөө Свист 4 жил нэг удаа авдаг мюзиклээ ингэж сурч төгсөн. Тэгэхээр дуулж бүжиглэхийг бас 4 жил сурсаа гэсэн үг. За тэгээ сүүлд бол Клеопатрагаас өмнө гэх юм бол хүмүүсийн дүрд ямар өндөр, ямар гоё тийм ховцсон монгол гоё дүр төрх вэ гэдэг бол яг зураа дээрээс бас гарч ирж байсан л да. Нөгөө нэг яг нэг киноны дараах making movie дээр баяраа хүртэл хөлөө өргөж нэг тэрвэрлдэг хэсэг мэсэг дээр чи нэрэл юм өндөр ах юм болов гэсэн. Ялчгүй л өндөр модель зүйдэл харах хүн байдаг тий. Харахад. Манай Томтын дэгийн артист юм байна. Харин тий. Бабаргуй ер нь та хэдийг их зовоохгүй нөө гайгүй нөө. Хэр шахаж байна тэгээ. Бабаргуй дэгийг хоёр их шахаж их зовоож иж магадгүй хоёр нөхөрдөөл гэж би бодох юм да одоо тэгээд. Тийм учраас ер нь одоо Тонтос муу бүтээл гардаггүй. Тэр ч мө дэгээс Бабраас одоо Десантас ч юм уу те ингээд нөгөө өөрсдийнх нь бүтээлээс гадна залуу артистуудаа бүр ингэж үнэхээр ингэж оргилдонд хүртэл явуулж чаддаг тийм гайхалтай одоо юу гэх юм те хүмүүс гэх юм крүү гэх юм уу те. Тийм учраас миний дүү Тонттойгоо тэгээд Монгол театртайгаа зэрэг ингэж өсөөд үүсгээрээ тий. За одоо харин нэгэн гайхалтай бүжгийн ануу зарлах юм уу би зарлах юм. Чи зарлаа чи нэг бүсгүй хүмүүс зарлах дуртай байдаг шүү дээ. Би дандаа л ингээд юм үзээгүй юм шиг тэгээд. За тэгвэл яг энэ цаг мөчид бас Клеопатрагийн маань маш гоёмсог одоо тэр дүр төрхүүдийг бий болгосон октод маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд яг энэ цаг мөчийг үзэгч та бүхэнд үлдээе. Хамтдаа урьцгаая.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг хамт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг хамт байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн хамт урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн хамт энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинад түгээсэн эгэлгүй нэгэн шараа Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг хамт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг хамт Сан Мигуэл. Чи энийг л харчих таа. Шүүрээд авчуу. Амар хурдан хосгүй ч гэсэн. Энийг хадгалнаа. Тэгж жагаад авгаадаа алуулаа тэгээд. Аваагаад ингээд хамаагүй татаагүй шүү дээ. Тэгээ би ингээ харж байхад шилэнийг авсан чи ингэсэн гэж. Шил авсныг ч мэдэхгүй. Жохоо хилэн ингэсэн. Тэгээ ер нь бол юу би нэг 3-4 хөдөлгөөн сурж авлаа. Ямар өсгөө. Хөдөлгөөний чиж. Хөдөлгөөний сайхан гоо зүүн талаас нь 3-4 хөдөлгөөн сайхан сурж авлаа. Тэгээ ер нь яг Трой энэ дээр үеийн Ром Гифт хаанхын ч байдгийн тэр хаадууд нэг иймэрхүү мэдрэмжтэй сууж идэг байсан болов гэсэн л бодол явж байгаа юм да. Яг урдаа бүжиглүүд байд. Тий. Тэгээд ийм юм нуунгууд нь аваад тэрийг Тэр наасныг надад. Сая бас надаас сайн гэж бодогдлоо. Одоо Клеопатра ингээд манай Баямаач бас ингээд өнөөдөр маргаж тоглох гээд. Одоо бас дүрээ нилээн орцсон одоо ингээд та нар анзааруул ингээд. Би дотор байж хараа мараа яг ингээд би ингээд хажуулаас нь харж байгаа шүү дээ. Жүжигчин ч хэзүү. Яагаад гэвэл орно. Гиг бинтгэн шууд тэрийг гарангуудаа тоглоно гэж хизээч байхгүй. Амьдралаас тэр нөгөө бүх юм харж байгаа. Тэгсэн сая хажуу чи ингээд харахгүй Баярмаа ингээд харсан чинь. Баг бүсгүүчүүдийн эзэгдэг хатан Клеопатра дээр гараас үз. Санаа зовоод байж байгаа шүү дээ. Чихвэтэй гэж. Энэ хоёрыг ингээ хажууч чаарс энэ хоёрыг сонголт хийдэг яг хаал уучиг ингээс үз. Одоо тэр тэгээд дотор яг тэгж бодсон байгаа. Яг тэгж харагдсан байгаа. Чингүнэ юу нэг юм асууя. Энэ бүжигчд нэг хамтлаг юм уу эсвэл та ингээд нөгөө яг юм жүжигтэй зориулж сонгож шалгаруулж авсан жүжигчин бүсгүүчүүд юм уу? За юу энийг бол яг манай Баярмаа харивдсан бүсгүүчүүдийг яг өөрөө сонголттой байж. Аюу олон одоо про пейж гэсэн үг тийм ээ. Про пейж зарсан байгаа. Тэгэхээр мэдээж эмэгтэй үнийг эмэгтэй хүн илүү сайн мэднэ. Тийм үү. Би бол ингэжтэй ингээд хуурчих амархан байхгүй. Би бол ингээд ороод эмэгтэй хүмүүдээс нэг наадаад байгаа юм чинь хуурчих штэ. Би эмэгтэй үнийг бол Баярмаа чи эмэгтэй үнийг бол би гэж. Тэгвэл ирж байгаа. Манай охтууд ч яг мундаг охтууд байгаа. Юу өнгөрсөн жилээр бид нөө Mongolian Entertainment гэдэг тэндээс яг мэрэгжлийн бүжигчд оруулж ирж байсан байхгүй юу. Тэгээ одоо болохоор энэ удаа тэд маань жоохон зам муутай байсан. Гэхдээ нөгөө бүжигчин Бааса ахтай яриад ямар ч байсан хуучин Mongolian Entertainment-ийн охтуудаасаа нэг цөөхөн гэдэг мэрэгжлийн бүжигчд орж ирсэн. За тэгээд дээр нь Racing Top модель гэдэг энэ жил анх удаа тийм шалралт хийсэн юм байлээ. Тэгээд тэр болохоор бараг 200 гаруй охтууд дундаас шалралт хийгээд 20 эдэн охин тэнцэж үлдээд тэгээд тэр охтуудаа бүр ингээд жил орчим дуу бүжиг ингээд урлагаар бүр ингээд сургуульд хийлгсэн тийм охтууд. Тэгээд бид нөө Power Expert-тай хамтарч ажиллангуудаа яг энэ охтуудыг олж хараад тэгээд санал тавиад тэгээд тэр Racing Top моделийн бас юм бэлтгэгцэн охтууд байгаа. За тэгээд дээр нь мэдээж мэрэгжлийн бас жүжигчд маань байгаа. Ингээд ер нь тал талаас цугласан охтууд. Гэхдээ одоо бол нөгөө нэлээд удаа хугацаанд сургууль хийсэн болохоор ингээд яг нэг хамт олон болцсон явж байгаа. Үнэхээр гоё үзэсгэлэнтэй. Ер нь уруу туруу жигтгэн тийм охтууд байгаа. Тэ авьяас чадварч гэсэн ингээд ийм гайхалтай л бүжигчд байна. Тэгээд энэ телевизийн тайзан дээр ийм ингэж харагдаж байгаа юм чинь яг нөгөө өөрсдийнхөө тий гэрэл тэр техник тий орчиндоо бол одоо ёстой л жинкнээсээ нөгөө шилийн нахал ингэсэн сууж хараад байна. Бид нар гал асаанаа үнэхээр авьяастай гоё охтууд байгаа. За бидэнтэй хамтран ажиллаж байгаа хүүхэн хараад нэлээд ам цанхаарсан махан нямба болон бидний ээдрээд байна. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа Сан Мигуэл би дали тэгээд би тэр хооронд пивний даруулга шараатах да зайц шараатах. Тэр хооронд чи нэг
юу яа буугатгаач. Би нэг юугаа бол. За нэмбүү айгуу гоё заац чараа шүү. За алгаад авшаарай манайхаа. За тэгэхээр ингээд Монгол театрын ирсэн байна. Монгол театр чинь бол одоо ингээд ерөнхийдөө бол 3 нэг толгойн 3 шиг 3 залуу маань одоо Монгол театраа үүсэн байгуулагдсан. Тийм ээ? Тэгээд одоо энэ жүжиг дээр ч одоо 70 80-аад хүмүүс оролцож байна. За тэгэл гэрэл техник, арын алба гэдэг маш олон хүмүүс оролцож байгаа тийм. Тэгээ гуруулаа байж одоо ийм том өргөн бүрэлдэхүүнийг бий болгоод тэгээд нодлон ч нь одоо 2 сар гаруй тоглолцоод дахиад энэ одоо 100 яагаад тоглох болов? Энэ зуны үлрэлт чинь ер нь одоо чуулга одоо язгуур хөгжмөл тоглолт шүү дээ. Ер нь театрын урлаг бол ер нь гарал тоглож байгаагүй тийм төвхтэй шүү. Энийг бас халаач. Би одоо Нимбогийн оронд бас айгүй гоё хөтлөж байгаа юм. Баярлалаа. Айгүй гоё орж ирсэн. Маш гоё бууд юм биш үү? Буутаа сайн байна. Бас хурцсан байна. Тэгэхээр ингэж байгаа юм. Бид яг хуу Баярмаа идрээ бид гурав тэгээд нэг үеийн улсын драм эрдэм театрт бас маш удаан ажилласан залуучууд. Тэгээд анхныхаа уран бүтээлийг бас маш том зориг гаргаад Клеопатра гэдэг. Тэгээд энэхүү уран бүтээл минь өөрөө аливаа нэг уран бүтээл маш их нийгмийн танин мэдхгүй болон түүх тий судлагдсан аливаа нэгэн хүнд урлагийн гоо сайхнаасаа гадна цэнгэн баясгах таашаал өгөхөөс гадна хамгийн гол нь танин мэдхгүй. Тэгээ анх удаа тэр дундаа хүмүүсийн зориглож чадаагүй Бернард Шоугийн зохиол Цезар Клеопатра 2, Уильям Шекспирийн 1600 онд бичсэн Антони Клеопатра 2 гэдэг энэ хоёр том жүжигийг 1-2 дугаар бүлэг болгоод тэгээд орчин цагийн одоо шинжилтийг илүү бас Монголд хийгдэггүй туршилтуудыг хийгдсэн. Тэгээ ингээд бид нар чинь 2 сар маш амжилттай тоглолцсон. Одоо яг энэ бүрэлдэхүүн 100 хүн гэхэр чинь бид нар мэрэгжлийн том театртаа яг ижлэгийн хэмжээний потенциалыг бий болгож ажилласан. Маш их сэтгэлээрээ талтаас нийсэн бүх хүмүүс ингээд гайхалтай ажиллаа. Тэгэн гутаа зам гаргаж байгаа. Яг үнэ хэлээ. Зам. Энэ шин зам. Бид нар шин залуучууд зоригтойгоор аливаа нэг нь бас айхахгүйгээр гэж байгаа. Эрсдлийг үүрэж дараачихаа мөрөөдлийн зүг явъя л гэж байгаа. Бид нар чинь цоошин Улаанбаатар театр тийм том уран бүтээл хийж байгаа газар бид нар бас зориг гаргаал тий Баярмаа. Бүх юмыг ингээд бүр халуунд нөр хүүтэн тэр баг байсан газар чи бид нар тогтчуулаад Египт ром болгоод энэ дандаа зориг. За тэгэн гутаа виртуалаар хийгэн гутаа анхны армаар за ингээд CG ашиглаа график ашиглаад жүжигт ингээд артталтан бүтэн ледтэй байгаад ингийг бас дахиад зориг. За энэ 100 яаж яана гэхээр бид нар чинь 7 сарын 1-ээс 10-ны хооронд дандаа хавар намар одоо яг нэг жүжиг тоглодог бол гадаадаас ирж байгаа үзэгчид маань дэлхийн сонгодгийг монголчуудаа яаж хийж байгаа юм бэ? Ганцхан бид нар үндэсний урлагийнхаа нэг үнэт төв болсон зүйлүүдийг үзэхээсээ илүүтэйгээр гадаад ирсэн яг 4,000 монголчуудад л үзүүлье. Мөн дэлхийн хүн төрөлхтний түүхийн энэ сор болсон том бүтээлийг гадны жуулчид яаж үзэж байгаа юм бэ гэдгийг бид нар энэ удаа онцлох гээд байгаа. Тэгээд энэ амжилт маань сайн явах юм бол бид нар гадагшаага дэлхийн зам руугаа ингээд бас сая манай ах нар чинь бас аюу гой зам нээчлээ шүү дээ. Тэр зам руу явъя л гэж байгаа. Тийм ба. За баярлалаа чи ингээд. За ингээд би юу дараагийн асуултаа би Баярмаад тавья л да. Эсвэл бүр дүрдээ орцоод ирж байна. Би нэг За Баярмаас ганцхан нэр асууч. Энийг яг зүгээр яг олон хүмүүст нөтх юу яагаад вэ нэ? Би ингээд бид нар чинь ингээд нөтх сайт нэвтрүүл ингээд маш олон юмд орж байгаа шүү дээ. Тэгэхэд Баярмаагаас нэг юм асуугааг байхгүй. Тэгээ Баярмаа одоо энэ чинь бодит түүхэн хүн шүү дээ. Дээрээс нь одоо түүхт бичигдэхдээ бас Египтийн сүүлчийн хатнаа энэ дүр дээр тоглоод одоо ингээд тайзнаар авах мэдрэмжийг бас асуумаар байна. Хөөрчлөлт тий. Яг өөр жүжиг аваа явчихсан. Би одоо жишээлбэл ингээд ингэж хурж ирэнгүүтээ одоо ингээд яг мэрэгжлийнхээ юмнуудыг явах гэсэн чинь өөрөө яг юу вэ? Урдуур орсон. За. Гоё асуулт. За яг ер нь бол ингээд удаан хугацаанд уншаад, судлаад, сургууль тэгээд ингээд явчихаар чинь нэг сэтгэл санаа тодорхой хэмжээгээр бэлтгэгдчихэж байгаа шүү дээ, тий. Тэгэл ингээд нэг Клеопатра болох гэж хичээхээсээ илүү бид нар бол ерөнхийдөө нэгдүгээр зохиолоо дагдаг шүү дээ. Зохиолыг дагаж одоо тэнд байгаа юмыг гаргах гэж хичээнэ. Хоёрдугаарт за мэдээж ингээд 3 цаг зөв зүгээр байсан зүрх сэтгэлийг дээш нь доош нь болгоод уурлаад инээгээд ямар нэг юмны төлөө одоо ингээд тайзан дээр идэхгүй цаг үе гэж байдгүй. Дандаа ингээд дээд зэргийн идэвхтэй, дээд зэргийн ухаан санаагаа төвлөрүүлсэн үг хэл одоо юу байдгийг бүх ингээд бие 100% дайчилсан тийм цаг хугацаа өнгөрдөг. Тэгэхээр тэр бол мэдээж амаргүй штэ найзаа тий. Ганц хоёр үзэгдэл дээр гараад ороход хүртэл хүн ямар энерги зарцуулдаг вүлээ. Тэгээ тийм болохоор яг гол дүр тоглож байгаа жүжигчнээс бол нэлээд зохион байгуулалт, нэлээд одоо сэтгэл зүйн бэлтгэл олон зүйлүүд шаарддаг. Тэгээд энийг одоо задлаад ярил их л сэтгэл хөдлөл орсон л яриа болох бат дээр тавчхандаа хэлэхэд бол найзад нь
За найзынхаа дотоод сэтгэлийг мэдрэх гэж асуусанд баярлалаа. Зөвхөн амаргүй байдаг. Тэгээд тэр бүх зорилгодоо хүрчих юм бол тэгээд мэдээч хэрэг тэг дотор жаахан онгодог ч юм уу тиймэрхүү мэдрэмжүүд орж ирдэг те. Тэгээ нэг одоо хатан тоглож ийн гэж хатан болох гэж хичээхээсээ илүү зүгээр л энэ зохиолч энэ дүрээр юуг мэдрүүлэх гээд байгаа бол юуг хэлэх гээд байгаа бол тэр нөө учир ухааны л ингээд хайсаар байгаа л ер нь хамаг цаг өнгөрдөг. Ер нь яг хоо Клеопатра гэдэг тэнгууд дэлхийн хамгийн өвөрмөц өгөөд хамгийн үзэсгэлэнтэй хатны ингээд түүх замнал яваад байдаг л да. Тэгвэл энэ дүр тоглоход өөртөө чинь одоо хамгийн их ойртсон зан чанар юм уу, үзэсгэлэн гоо байд юм уу, үйл явдал байд юм уу тийм ээ. Энэ юм нь яг юу байсан юм бол? За жүжигчин хүн чинь тэгээд нэг ингээл тис хөндлөн өөрөөс нь газар тэнгэр шиг ялгаатай нэг барьж авчаад би энэ тоглоно гэж байвал бас доогдохгүй болно шүү дээ тий. Тэгэхээр тодорхой хэмжээнд доор хаяж ингээд нэг факторын хувьд ч юм уу жаахан дөхөх ёстой 100% биш. Зарим хүний хувьд бол би хүлээмжшүүлэхгүй байж болно. А зарим хүнд нэрээ Монгол Клеопатра ингэж болох л ингэж буужиж магадгүй тий. Хайцангуй байх. За нэгдүгээр тэр нөгөө факторын хувьд дөхөж очих ёстой тий. А хоёрдугаарт жүжигчин хүн бол дандаа ингээл нэг тоглосон юм олон давтахгүйг л хичээгээд байдаг. Дандаа ингээл задрах гал, өөрчлөгдөхөөл, өөрийгөө өшөө нээх гээл нэг том дүр тоглолцохоор ингээл дараачийн юм сэтгэлд багтаал юм уу те. Ингээд дандаа дээшээ тэмүүлж идэг ер нь бол. Тэгэхээр тэр утгаараа бол миний одоо Анна Каренина тоглосны дараа хийж болох алхам бол надад өөрт ч гэсэн жоохон сонирн байсан. Би одоо яаж өөрийгөө хөгжүүлж болох вэ? Ямар сонголт хийж болох вэ? Тэр утгаараа Клеопатра бол яг мөн байсан. Надад өөр ч гэсэн маш сонирхолтой. Ажиллахад ч гэсэн ерөөсөө за би энийг ингээд хийчих штэ гэдэг нэг ч тийм өгүүлбэр хүсэг байгаагүй. Бүх юм надад бол маш их ажиллагаатай тийм байсан. Одоо ч ингээд ажиллаад явчлаа. Клеопатра би чиний төлөө Египтийн өмнөөс Ромд тулалдана. Дамжаагч юм уу хэнийг ч байдгийн янз бүрийн дүрээр нэрлэлэг л дээ. Одоо аг гэдгээрээ одоохондоо бол их алдартай байна шүү дээ тийм ээ. Тийм учраас за Клеопатра гэдэг энэ жүжиг тоглосны дараах үзэгчдийн сэтгэлдлүүд ер нь яг юу гэж за жишээлбэл бүр өөрөөр асууя л да. Сонин сэтгэлдлүүд нь ямар хөө сэтгэлдлүүд вэ? За ямар ч би бол жага хиндэ угсаж байгаа санаа зовж ирсэн. Тэгээд айж исэн гэсэн үг үү? Тий, би ч оюутны ширээнээс дөнгөж гараад удаагүй байж байгаад энэ том хэмжээний жүжигийн тэгээд том дүр аваад орж тоглосон. Тэгээд миний хувьд бол хиндэ ингээд за одоо яадаг бол гэлээ нилээн тийм айцтай. Тэгээд аюу дотроо хичээгээл тэгжсэн. Тэгээ эхний тоглолт тоглогдож дуусаад нөгөө хүмүүсийн комент шүүмжлүүд бичигдээд эхэлсэн. Яа юу гэдэг бол гэж айсан тэгсэн. Цаа очиж бас хүмүүс гайгүй нэг тэгж айхтар шүүмжлээгөө. Тэгээ ямар ч нэг гоё урам хайрлсан үгсүүдийг бичсэн байсан болохоор бас надад гоё урам зориг болсон тий. Тэгээд дараа чинь тоглолтууд дээр тайз руу гарахтаа гоё урам аваад улам өшөө хичээгээд тэгээ тайзны бүтээл чинь ер нь ингээд ороод явхад өдөр болгоны тоглолтын дээр өшөөл нэг яг баярмагч хэлдэг шиг ингээд шин зүйлсийг хайж ирж хайж улам яавал дахиад энэ дээр ингэж өшөө гоё баяжуулж болох уу гэдгийг хайдаг. Тэгэл гоё урмаараа тэтгэгдээл өшөө яах вэ гэл тэгж явсан да ер нь тий. Зөв. Тийм байна. Ган болрын хувьд бол би нэг ийм юм асуусан дээр явах гэж бодож байгаа. Энэ жүжигт тоглохын тулд тий дотоод сэтгэл бие биелдар за ур чадвараа ер нь яаж бэлдэв? Яаж бэлддэв ер нь ийм жүжигт тоглохын тулд залуу жүжигчин. Тий. Өдөр шөнөгүй ер нь бэлтгэлтэй байдэн шүү дээ. Нундж байхдаа зөвлөд идэх шиг. Ер нь бол мэдээж одоо баярмагч хажууд байгаа болохоор их сурах зүйлх байдаг. Туршлагаас нь гэдэг юм уу дүр дээр яаж ажиллана гэдгээс нь харж бас их сурдаг. Тэгээд энэ дүр дээр бол одоо энэ жүжиг дээр бол Клеопатрагийн үнэнч туслах Эрасын дүр дээр ажиллаж байгаа. Тэгээд чи эмхтэн дүр. Тий, шивгчийн эмхтэй, үнэнч одоо шивгчийн эмхтэйгийн дүр тоглож байгаа. Тэгээд хааныг хаан өөрөө биш харц тоглоно гэдэг шиг Клеопатра хатнаа өндөрт өргөж авч явах үүргийг одоо энэ жүжигэн дээр гүйцэтгэж явж байна. Тийм байна. Чи хоёулаа Клеопатрагаа дагаад хороо уугаад Клеопатра хатныхаа яг ингээд бунхлаад тэгээ атлаас нь өөртөө ингээд ингэсэн байхгүй. Энэ жүжигүүдээр чинь эхнээсээ дуустал гарахаар бүгдээрээ түүхэн дүр.
одоо түүхэнд үлдээд би чинь Грек, Ром, Египтийн түүхэнд бичигдсэн хүмүүс. Тэгэхээр энэ бүхэл бүтэн хүн төрөлхтний дэлхийн түүх байгаа байхгүй. Тэгэхээр манай Монголын хувьд ч гэсэн одоо бид чинь дандаа бас нөгөө жүжиг бас айгүй олон хийж исэн, бас артлт нь оролцож байсан. Тэгээд бид нар ч бас анхны Египт, Ромын тухай, ихний Грекийн тухай судлагдахад бас ингээд асар хүнд байсан. Яг тэгвэл манай бас ах нар бас урдталт зам татсан одоо олон эрдэмтэд манай найруулагч нар маань бас энэ уран бүтээл рүү орохоос бүгд харшилж ирсэн. Угаасаа нөгөө дэлхийн маш том түүх тэгээд зөвхөн Монгол биш дэлхийд өөрийнхөө ингээд хамгаалагдсан юм бүтээл учраас тэгээд харахаар нөгөө нэг Ромч за Египт гэл ингээд ярангуй чинь өөрөө ерөөс эзэнгүй байжгаад энэ хатнаар бүх юмыг дүрслээд ингээд хүмүүс хард юм байлээ л дээ. Жишээлбэл маш хэрцгий дур булаам энэ эмэгтэй хүний дотор яг юу байдаг вэ гэдэг ерөөсө тэр эмэгтэйгээр ингээд дүрслэгдсэн. Тэгээ хамгийн гол зүйл юу гэхээр улс орны чухал зүйл чинь ерөөсө эдийн засаг байдаг. Эдийн засгийн хамгийн том чухал одоо бүтээл одоо дүрийг тэр хүн чинь өөрөө бий болгоцсон гэж түүхэн дээр одоо бичигдсэн байт юм байлээ шүү дээ, тийм ээ. Тийм. Клеопатра чинь нэг юу яасан шүү дээ. Тэр харгас гэдэг нь айгүй өнөө. Өөрийнхөө хоёр эрэгтэй төрсөн дөг төрсөн ихчээ бүгдийг нөгөө одоо алсан байхгүй. Тэгжээж өөрөө хата хаан бож гарч ирсэн тийм хүн шүү дээ. Тэгэхээр тэр их хөдлийн төлөө тэмцэлэл амар ингэ тийм шүү. Тэгээ анхаар нөгөө аль ч цаг үед улс их орныхоо төлөө байхад гэр бүл гэдэг зүйлийг хүртэл хоош нь хайж чаддаг амар дүр шүү. Мөнгөгийн хувьд энэ өгшнийг одоо энэ дүр хувь хүнийх нь хувьд өөрчилсөн ч гэдэг юм уу дахин ийм ачаалсан, релаудад хийсэн тийм зүйлүүд байна уу? Би бол одоо чиний пострыг харангуудаа эхлээд ингээд цацсан. Мөөгийн тий? Мөн үү биш үү? Тийм, мөн үү биш үү? Үгүй мөн үү биш үү биш. Мөөгийн гэдэг ингэнгүүтээ ингээд тэгснээ дараа нь мөөгийч ийм амар өрд юм уу гэд тэгж бодох хүртэл тэгж явж илээ. Хувц сэргэлийн талаар бол дахиад асууна дараагийн. Тий. Яг нөгөө одоо эн чин танин мэдхгүй түүхийн гэдэг одоо чингүн ярьж байна л. Тэгээ угаасаа ингээд ангууд бид нар чинь бас энэ жүжигээ эхлэх чинь л одоо боловсролын их сургуулийн түүхийн тэнхим те уран зохиолын тэнхимтэй бүр судалгааны гэж баг ажиллаж ингэж явсан. Тэгэл ингээд яг жүжигээ одоо нөтг судлаад дүрээ судлаад да Сицилиэр гэж ямар хэр байна те тухайн үед одоо миний тэр эдэлжсэн жижиг хэрэглүүд яг байсан байна уу гэл нэ тэр ингээл Перс Хевс те тэгээ бүх юм ингээд одоо ингээд бүх юм түүхэнд байсан тэр юмнуудыг ингээд нарийн судлах юм бол тэр дүр дээр ажиллах юмуд бол маш их гарч ирсэн. Тэгээ надад бол одоо нөт жүжиг дээр ажиллах ч угаасаа яг жүжигчийн хүний хамгийн тийм ажралтай мөч байхгүй юу? Яг дийн ялангуяа тайзны бүтээл. Тэр чинь судалгааны ажил байна, ширээний уншлага явна, дахиад рефтез явна, дахиад юун дээр мисцен тавина те. Тэгээ маш олон үе дараал явж иж дараад нь жүжиг маань үзэгчд хүрнэ. Тэгээ тэр бол надад хамгийн их таатай. Яг одоо бол яг кино урлагийн их болохгүй гэсэн манай кино урлаг их ихтэй зохиол өгвөл шууд араас нь шууд ажиллах боломжгүй шууд юу яадаг вэ? Зураг авалт эхэлчихсэн. Маргааш нь зураг авдаг. Тийм тохиолдлууд байна шүү дээ тий. Тэгэхээр чин жүжиг бол хамгийн сайхан яг тэр нөгөө хамт олонтойгоо яг партнертойгоо тий харьцаад ингээд яг зовлон жаргалаа хуваалцаад ярилцаад мэдрээд за тэр мэдэрсэн мэдрэмжээ дахиад тэр нөгөө дуу шуум өнгө гэрэл найруулагчийн Задаш Замичантайгаа хамт нийлүүлээд тэгээд үзэгч төрж байгаа болохоор айгаа гоё сэтгэл өвөг гэдэг. Тэгээд ер нь нөгөө өөрчлөлтөхөөс илүү амар гоё ажрал мэдэрдэг байхгүй яг ингээд мэргэжлийн сайхан энэ сонгодог том хоёр уран бүтээлийг энэ сайхан уран бүтээлчтэй тайзан дээр одоо бүтээн гэдэг бол үнэхээр одоо бас бахархаад дээрээс нь бас их гоё хувь тавилан шүү дээ. Хувь тохиол те. Энэ нөгөө энэ бол хатуу самар шүү дээ. Чанга гарын ажил шүү дээ. Яг үнийг хэлэхэд яг урлагийн тогоон дотор миний хувьд ч гэсэн зөндөө кино хийгээл клип, реклам гээл тэгээд дэлгэцийн бүхэл төрлийн имиж байгаа. Манайхны яг оргилч нь бол ерөөсө сонгодог урлагийг яаж хийх вэ л гэхгүй. Тэгээд найруулагч нарын шанцаа сордог хамгийн том ажил энэ. Тэгээд бидний хувьд ч жүжигчний ч хувьд энэ бол ерөөсөө хин нэгэн өөрийнхөө сэтгэл эмоцийн хөдөллөөр юмыг зохиогоод хийдэггүй. Бүх юм нь хаа байсан бүгднгийн шүүх асар олон эрдэмтэд мэрэгд байгаад байгаа учраас тийм сэтгэл хөдлөлөөрөө хийгээд байх тийм мухаграм бол огт байхгүй. Тэгээд дээрээс нь яагаад ингээд энэ за ингээд Перс Хевс гээл Аполлодор гээл энэ дүр ингээд байгаад байна шүү. За ингээд Октавиан Цезар гээл байж байна. Энэ хүн төрлөختний дүрд 5 дахь том жанжин. За Клеопатра гээл энэ том бүсгүй гээд. Энэний чинь бүр ингээд бас цаана ярингууд бид нар нэг дэлхийн олон мянган одоо нэг мэдээлэл чинь янз янзаар хүрдэг те үнэн бодтойг нь тодорхойг болгоцсон байж тал Клеопатраг за өнөөдөр монголчууд бидний одоо мэдээллийн зүгээс ихэд Клеопатра садар самуу бүсгүй. Тийм за энэ бол сексийн хатан хаан.
Энэ бол Дур Хүрслийн Хатан хаан. Энэ хоёр нэг дэлхийн одоо Эзэн Чингис хаан чинь 1 номерын дэлхийн удирдагч бол тэрний дараад нэг одоо тэ 4 дахь удирдагч Цезар, Антони Цезар гэдэг ингээд эдгээр удирдах хүмүүсийг Октавиан Антони гэдэг эдгээр улсуудыг яаж ингээд 5 6 дахь удирдагч нарыг өөрийн болгосон бэхээр энэ эмэгтэй амар том эмэгтэй байна. Эмэгтэйчүүд энэ бүсгүйгийн амьдралын түүхийг үзэж ухаан авч тэдний энэ бүсгүйгийн амьдрсан түүхийнхэн цаатлыг нь олж харж тэр ирч хүчийг нь авмаар надад зүг санагддаг байхгүй. Тийм учраас бид нар Клеопатра гэдэг уран бүтээлийг хийж байгаа. А дээрэс нь яаж гэнэ үг гэхээр за яг хүмүүс янз янзаар ярьдаг. За ингээд энэ залуучууд ингээд нийлээд те зориг гаргахгүй бол залуучууд зориг гаргахгүй бол шинжилэлд ирэхгүй байхгүй. Тийм учраас л зориг гаргаад одоо ч гэсэн 7 сард ч гэсэн бид нар 10 удаа тоглоё гэж байна. Өнөөдөр бид нар монголчуудын сэхэтэн байгаа юу л гэж асууж байгаа. Наваа ингээд плет танах хэр зарагдаж байна гэд. Тэгэнгუут нь манаа нэг ахилж байгаа байхгүй. 4,000 сэхэтэн бол Монголд байгаа. Эдгээр бүгдээрээ хурж ирээд Шекспир, Бернард Шоу гэдэг хүн төрөлхтний энэ хоёр том соён гээрэлэгч гэдэг үгийг мэдж байгаа хүмүүс шүү дээ. Сэхэтэн гэдэг чинь. Тэгвэл энэ уран бүтээлийг 1-2 дугаар бүлэг болгоод тавьсан үзээч. Мөн дээрээс нь яагаад Клеопатра гэд одоо энийг яагаад Монголд хийгээд байгаа юм бэ? Энэ хүмүүс яагаад хийгээд байгаа юм? Эний цаана юу дуурайд байгаа юм бэ гэдгийг ойлгох хүсэж байгаа. Тэгэхээр энэ бол оюун санааны хүчтэй удирдагч Клеопатра. Клеопатра хор угаад өнгөрсөн түүх нь өөрөө өнөөдөр бидний хатан зориг газар нутгийн хамгаалсан Чингүн жовын тэр түүх шиг баггүй. Тэгээд дээрээс нь 2000 жил сүүлчийн энэ хатан хаан байхгүй болоод Египт улс мөхсөн ч гэсэн 2000 жилийн дараа дахиад Египт улс гэж тусгаар тогтнолоо авсан орн баг. Тэгэхээр энэ түүх нь энэ бүсгүйгийн түүх байхгүй юу? Энэ бүсгүй тэр баатарлаг эх орныхон бүх өөрийгөө зольж амьдрсан түүх нь Египтийн пирамид гараад ирлээ шүү дээ. Энэ чинь Египт гэж орн байсан юм байна. Тэгээ байжсэн дотор нь байсан түүх нь өөрөө энэ Клеопатра гэдэг юм эх оронч бүсгүй байсан учраас 1947 онд Египт улс тусгаар тогтнолоо олсон байна. Тэгэхээр энэ уран бүтээлийн хүч гэж өөр айгүй үнэтэй л гэдгийг л харуулж байгаамаа. Харуулах гэдэг юм аа амар их юм ярьсан уу. Чингүний ярьсан дээр нэрээ сая бодогдоод орж ирлээ. Зөв надад болохоор ингэж бодогдтгийг. Ер нь бол би ингээд одоо Монгол хүний саруулах ухаанд итгэдэг гэдэг шиг тий. Монгол уран бүтээлчид, Монгол найруулагч, Монгол одоо уран бүтээлчид одоо би маш их итгэдэг. Яагаад гэвэл биднэрт потенциал байгаа. Ямар ч дэлхийн бүтээлийг барьж аваад хийхэд бид нар чадна. Одоо өнөөдөр би бол аль ч жүжигчнээ нэр нүүр бардам хэлнэ. Зүгээр дүрээ яаж тоглож байгааг зүгээр ирээд үзэхэд болно тий. Яаж одоо тийм шилмэл хүмүүс гарч ир тэр дөрүүдээр тоглож байна те. Үнэхээр бид нар тайцаас үзэгчд өгөх ёстой зүйлээ тэндээс өгч чадж байгаа. Би бол бүтээлдээ тийм итгэлтэй явдаг байхгүй юу? Өөртөө биш. Бүтээлдээ жүжигчдтэй, найруулагчтай манай хөгжим ямар гоё гэж хөгжмийн зохиолч. Гэхдээ Монголд тийм хөгжмийн зохиолч байна те. Ийм жүжигчд байна, ийм найруулагч байна. Тэгэхээр баярлалаа. Биднэрт бол зүгээр анхны тоглолтын дараах анх бол сэтгэл зүгээр ер нь харж байхад мэдээж нөгөө сэтгүүлч хөтлөгч хүмүүс тодорхой хэмжээнд мэдээлэл авч байгаа. Тэгэхээр анх энэ одоо жүжиг тавигдахад заада мэдхгүй дээ ч гэдэг юм уу. За манай монголчууд тийм ч сайн хийж чадахгүй гэдэг нэг тийм зүйл байгаад байсан бол одоо эргээд энэ жүжигийг дахиад үзье ч гэдэг юм уу. Дахиад эргэн тойрныхандаа нэр үнэхээр ч чаддаг юм байна. Манайхан тэгээ үзэгчид өөрсдөө ч мэдээлэл бас сайтай болсон л да. Хуучнаа бол бүр илүү тийм хүлээлт маш сайтай болсон билээ. Тийм анх сонсоход бол ингээд монгол хүний сэтгэлд бол жоохон хол боож иж болно л доо. Гэхдээ тэр чинь л ингээд гаргаж ирж байгаа чинь л өөрөө урлаг байгаа байхгүй тий. Тэгэхээр биднэрт бол тэр бүх потенциал байгаа. Зүгээр юу байдгүй вэ гэхээр юмыг гоё болоход мөнгө хэрэгтэй шүү дээ. Санхүүгийн асуудал бид нарыг хоошин татчих магадгүй. Түүнээс биш би бол бүх зүйлд итгэлтэй байгаа байхгүй юу. Тэгээд эргээд нөө бүтээгдэхүүнээ зарахад нөө зах зээлийн асуудал тий. Хэдэн одоо яг театрыг үздэг үзэж байдаг. Энэ хоёр л жоохон хэцүү байж магадгүй. Түүнээс биш бүтээлийг бол бид нар яаж хийн. Тэн дээр бол би одоо үнэхээр зоригтой дуурч байна. Хатан хаан Клеопатра. Египтийн хатан хаан Клеопатра. Клеопатра. Театрын нэг үүрэг чинь өөрөө тэр
Нэгдүгээрт нийгэмд шууд амьд урлагаар дамжуулж хүний оюун санд маш хүчтэй нөлөөлж чаддаг тийм үү? Урлагийн гайхамшиг мэдрүүлж чаддаг. Хоёрдугаарт яг нийлмэл урлаг гэдэг утгыг бол би л манай театр үзүүлж чадсан гэж бодож байгаа. Зүгээр ингээд нөө яриад байдаг драмын жүжигийн үе бол одоо өнгөрцөн шүү дээ, тий. Нэг хөгжим тавиад уйлуулаад ч юм уу, тий. Би уламжлалт театрыг шөмжилж байгаа юм биш шүү. Зүгээр бид нар ингээд үе дамжаал шинжилгээл явж штэ. Альч театр, тий. Альч театрын шинжилгээний төлөө явж байгаа штэ, тий. Бид тэрний төлөө явж байгаа байхгүй юу? Тэгэхээр манай дээр бол хөгжим, хувцас хэрэглэл, тий. Тэгээд найруулагчийн шийдэл, бүжиг, цирк одоо юу байдгийг үнэхээр театрын тайзнаас үзүүлж болох бүх юм манай жүжигэн дээр байгаа. Дээр нь бид нар хизээч нөгөө драмын жүжигэнд одоо техник технологиг ийм өндөр түвшинд ашиглаж байгаагүй байхгүй юу. Тэгээ бид бол анхны тэр туршилтыг хийсэн. Тэгээд болох юм байна гэж харсан. Яг кино үзсэн юм шиг санагдлаа гэж манай үзэгчид хэлдэг байхгүй юу. Тэр бол тэр нөгөө техникийн юунаас шалтгаалаад байгаа. Тийм ээ. Виртуал гэхэр нөгөө нэрээс нь өгч байгаа байхгүй юу. Одоо нөгөө за техник зүйлийг танин мэдхүүгээд явчихсан. Хүмүүс айгүй болон хүүхдүүдэд дагуулж ирсэн. Үдсэн хүмүүс. Ягаад гэхээр нөгөө үдсэж байгаа хүмүүс ягаад хүүхдүүдэд өгч би заримдаа ингээ 2 би бүх хүмүүсээ хонхт уургаад бид нар чинь бүгдээ ингээ тайзны ард руу орчих юм чинь. Тэгээ бид нар чинь залуу театр потенциал юу вэ? Өөрөө хүмүүсээ оруулаад хонхоод уургаад орж байгаа хүмүүс айгүй болон хүүхдүүд ороод ягаад вэ гэсэн. Хүүхдүүд танд манай эртний өмнөх үедээ танилцуулъя. Цезарийн тухай ойлгуулъя. Антонигийн тухай ойлгуулъя. Клеопатрагийн тухай ойлгуулъя гэчээр зөвхөн Монголын тухай бодоод байгаа биш. Эртний тэр үеийн Грек Ромын түүх соёлтой ойлголцож байгаа. За нэгдүгээр тийм ач холбогдолтой. Антоны хүүхдүүдтэй бүр үнэхээр сонирхож байлаа. Тийм тэгээд хоёрдугаарт нь бидний бас нэг юм зориг байна. Тэрний хажиг бол виртуалаар хийсэн байхгүй юу? Виртуалаар нөгөө баатруудыг бүтээсэн. Нөгөө одоо CG график одоо яг энэ хүүхдүүдийн чинь компьютер дээр тоглоод байдаг зүйлийг нь ардлын ледэн дээр нь тавиад тэгээ яг энийг нь аниматор нь болонгуудаа нөгөө нэг гаргаад ирэнгууд чинь хүмүүс гарч байгаа байхгүй. Гэт. Тэгвэл кино үзээд энэ жүжиг үзээд байна уу? Тэгээ холограм ашиглаад ингээд дэлхий яг ингэж яваад байгаа бол энтэй нь явъя гэж бид чинь Монголынхан байгаа хамгийн дэд али чи мундгүй за хөгжмийн зохиолч манай сансар гэрэлтэх хамгийн мундаг юм байна. Америкт байгаа санги дарчин сансаг төрж бол хамгийн элитний юм байна. За тэгвэл энэ одоо аргун гэдэг компани ба штэ. Виртуал одоо ингээд AR ашиглаад одоо хэмжээс өөрчлөлт эхэлчихлээ штэ. Эдгээр залуучууд нь хамгийн мундаг юм байна. Эдгэртэй ажиллая гэж. За тэнгуутаа аргунтай ажилласан. Одоо бидний багч нь одоо бид нар ингээд тайзан дээр байгаа ч гэсэн ард 20 түүхэд бас яг ингээд дүрс хийгээ сууж байгаа байхгүй. Хэмжээлтэй баатрыг бүтээгээд ширхэгчлэн зурж байгаа нөх хөдөлгөөн нь манай одоо бид нар чинь тэрийг мэдэж эхлэегүй байна л да. Тийм мэдэж эхлэегүй байгаа. Тэрийг түрүүлээд манайх үзүүлчихэж байгаа байхгүй. Харин яг тийм байгаад байна. Залуучууд айгүй хүсэж байгаа шүү. Тийм ээ. За тэг яг энэ цаг мөчид Монгол театрын залуу уран бүтээлч Ариун сан хүрэлцэн ирсэн байна. Түүнийг яг одоо өөр авцгаая гэж. Ариун тарианы бэлтгэж гэж байна. Wise men say only fools rushing, but I can't help falling in love with you. Shall I stay? Would it be ice and if I can't help falling in love with you? Like a river flows surely to the sea, darling, so it goes. Some things are meant to be. Take my hand, take my whole life too. If I can't help falling in love with you, like a river flows surely to the sea, darling, so it goes. Some things are meant to be.
if I can't help falling in love with you. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхийд дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. За сайн манай Нямба энэ одоо бинээс гарахгүй яасан ч гоё хоолойтой юм бэ гэдэг шиг Монгол театрын залуу уран бүтээлчид бол нэр авиасын бүр их ундрахтай юм сайхан залуучууд байна. Тэгээд сая дуусан аман цангаж байгаа хүмүүс нэвтрүүлгийн хамтран ажиллагчид Асакигийн Калпис магадгүй алкохол бол Сан Мигуэл угаарай гэж. За тэгээд мэдээж Монгол театрын хамт олонтойгоо хамтран ажиллах бас гоё мэдрэмжүүдээс орсон. За дээрэс нь энэ жүжиг дээр яг ямар дүрийг бүтээж байна вэ? Мюзиклийн ангуу яг жүжигчнэрээ төгссөн юм ариун сан. За би болохоор яг жүжигчин кино жүжигчин одоо театрын жүжигчин драмын ингэ төгссөн. Тий. Энэ жил төгсөж байгаа сургуулаа. Оо шинхэн юм бэ. Тэгээд яг одоо Монгол театрынхаа Клеопатра уран бүтээл дээр болохоор Октавиан Жаничны одоо дублероор Сумын хатгаанд ажилласан. Тулааны хэсэг бас жүжигийн хэсэг. Тэгээд одоо бол жүжигийн тулааны найруулгын юм дээр ажиллаж байгаа. Тулааны найруулгач ажиллаж байгаа тийм. Бас сонсож байгаас Игсэн бид нар чинь одоо бас төмс театрын байгуулагдаад 4 за 1-2 жилийн баг нүүр үзэж чинь тий. Энэ хугацаанд бид ихнийх уран бүтээлийг тавилаа. Тэгээ бид нар чинь яг үнийг хэлэхэд бас маш сайхан продюсер ах байдаг. Жигмэдийн Дэмрэл сайхан гэдэг. Тэгээ тэр ах манаас биднэрт энэ залуучуудад бас ирээдүйн илүү сайхан зүйлүүд бүтээх юм байна гэж харж итгэж юм л та бид нар. Тэгээ бид нар зөвхөн уран бүтээлээсээ гадна бас нэг театр барилаа. За би чинь одоо 15 жил обооч нааж үзээгүй шахам энэ урлагийн ажлыг явуулдаг байсан юм. Энд чи бэлтаа наах нь олгүй юм болоод. Баярмаа бид нар чинь тэр зөгчүүлт мөгчүүлтээ яах вэ гэдэг. Бид нар ингээд өөрсдийн гэсэн баг тайцтай. За фитнес залуучууд маань фитнесээ яг чөлөөт бол цагаан өнгөрүүлэх газартай. За тэгээд жүжигч маань уншлагаа яг талбайтай. За дээрээс нь биднээс бусдаас нэг илүү ингээд бид виртуал театр гэдэг нь илүү дэлхийн хаашаа явуудын тийш хөгжүүлье гэдэг. Бас ингээд 7-8 медиа арт сургуулийн 7 хүүхдийг бид нар энэ жил төгсөж байгаа 4-р курсын бас залуучуудаас дотор сонгоод бас тэр залуучуудыг ингээ баг бүрдүүлж байна. За ингээ манай Ариун сан эдэр маань яаж ийнү гэхээр сая Гамболор эдэр манаас энэ жил бид нар бас театраа дүнж байгуулад бид нар уралд нэг жүжигчдийн дунд 22-оос 25 насны залуу жүжигчдийн дунд сонгож шалгаруулж зарлахад 47 хүүхэд ирсэн бас. Тэр чинь маш хүүхэд тахгүй. Диплома авсан мэрэгжлийн жүжигчин манай театрт залуу театрт орё гэд хүсэл мөрөдөл гэрэлтсэн маш олон залуучууд яг мэрэгжлийн уран чадрын шалгалтыг өгөөд тэрэн дотор шалгарсан хүмүүс маань одоо манай гам Ариун сан гам болор за одоо төгөлдөр гээд бас нэг залуу байгаа. За наран гişиг гэ залуу, бат гişиг гэ залуу ингээд 5 залуу бид нар одоо ингээд шалгаруулж авав. За тэгээд бид нар чинь бас нэгэ харсан чинь бас өөртөө бас нэгэн цаг сураа яваад ирсэн бас өөртөө одоо 20 гараад эхэлсэн чинь доошо дүүнрээ бас 20 нас дэше гараад ирсэн доошо дүүнрээ бас сурах хэрэгтэй болоод эхэлж байна. Тэгээ бүтэн потенциалаараа цоошин театр үүсээд одоо ингээд яг амьдралынхаа цаг уурынхаа байдалтай яг дасан зохицоод цаашаа ингээд алхаад явж байгаа. Ийм театр шүү. Манай Ариун сан эдэр бол соёл урлагийн сургуулийн энэ жил төгссөн. Хамгийн мундаг залуу. Би бол энэ Ариун санд сайн маш их яаж хоёр залуу сууж байхад хамгийн мундаг гэдэг нэг энэ чинь угаасаа шалгарцсан байхгүй юу? Шалгараад төрцөн энэ чинь 3 ярд төрцөн. Ариун санд бол ихтгэл найдвар хүлээлгэж байгаа байхгүй юу? Яагаад гэх юм бол би 25 телевизээр бас энэ чинь нэг драмын театр дөнгөж ороод байж хахад би бас ингээл буланд ингээ манай драмынхан 80 жилийн болов ингээд амар том хүлээ аваад ирсэн. Сунтаагч намайг яриад. Тинчээс би буруучаараа хоол идээ суужсэн чинь за манай Чингүүн гэж тэр чинь нэг сайхан залуу байна гэсэн би дөнгөж орж ирээд нэг сарч болоогүй байсан. Намайг так гэдсэн чинь би баг идчихсэн хоолоосоо гацаад гэсэн чинь бүгд ингэж хараад бүр нүүр мөр улаагаад яг тэр шиг байхгүй. Тийм учраас бид нар адилхан залуу байсан бол залуунаас их харилах хэрэгтэй.
өгөх юмаа, сурсан юмаа маш хурдцтай өгөж өвлүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгээ тийм сайхан дурсамжуудаа бас албаар хийж байгаа юм. За Чингүнээ ийм Багтгүй байл байсан байж тээ. сонирхолтой асуулт байгаа юм л да. Түрүү цухас дурдаад өнгөрөх шиг боллоо. Тэгэхээр одоо тухайн үеийн хувцс хийц тайз декорац одоо тийм зүйлүүд дээр мэдээж их төсөв гарна, их ухруур ухаан гарна. Хамгийн төвөгтэй хамгийн хэцүү хувцс хэний хувцс яаж бүтэв? Яаж олов гэхдээ тэр хүн тийм хувцастай байсан гэдгийг. За хувцсыг бол сэвлээ. Баярмаа ярина. Яагаад вэ гэх юм бол эмхтэй. Бид нар чинь бас яг өндөр театр чинь захиргаа бид нар чинь цөөхөлх нэ 100 шиг сэтгэж ажиллах хэрэгтэй. Жишээлбэл одоо 4700 жилийн өмнө яг ийм юм өмсөд байж исэн гэдэгт нь одоо мэдээж түүх археолог хэлээд явах байх л. За одоо ингээд ярингууд чинь ингэж байгаа байхгүй. Ариун дэлгэр гээд манай бас айгу мундаг штэ. Монголын бас урдаа ярьдаг загвар зохион бүтээгч одоо загвар хувцас дизайны театрын жүжигэн дээр их ажилласан. Тэгээ бас загварт маш их ажилласан. Тэгээ ингээд сэтгэмжээ гаргаж байгаа байхгүй. Ингээд бүх юм чинь сэтгэж байгаа. Тэр үеийг нэг уламжлалыг нь яг тэр үеийн байсан зүйлийг нь орчин үеийн цагтай бас эдгээр чинь хоршуулад тий. Тэгээд тэр юм бас яг ойлгуулахын тулд өнөөдрийн шинжилтэйг нийлүүлэхэд бол хувцс болгонд чинь ингэж авангард, орчин модерн стилүүдийг хийгээд өгч байгаа. Тэгээд бид нар чинь хаанаас юма бараагаад татлаа. За баярмаа юм да. Баяр. За энэ нэг зөвөр хувцас загвар юуны тухайд бол Ром Египтийн юугаасаа маш их байгаа шүү дээ тий ухаал үзэхэд тий. Тэгээ зөвөр тэн дээр юу нэмэгдсэн гэдэг тэгэхээр ариун дэлгэр ахын нэг л юу хэлээд байсан. За бид нар ингээл монголчууд хувцсыг яаж харваа гэдэг тэр үнцгийг л бодох хэрэгтэй. Тэтэй тэрнгүү эн чинь ингээд Ромын хувцс, Египтийн хувцс юм гээд хэлсэн байгаа юм чинь ингээд тэгээд бүр юм нэмж амар романтик тийм хүн байхгүй юу. Тэгээд баг юм одоо хөнгөлчөөд байгаа шүү. Анх бүр хитрхийн хүн айгу хэцүү байсан. Нилээ манер гэж бас янзалсан. Энтэй ингэж тайзан дээр хэр удах уу? Айгу 7-8 цаг. Альталтайгаа гэж тийм. Энд ч одоо ойролцоогоор 8-9 Манай жагаах тэгээд үнэтэй жил байгаа мó. Тийм ээ тийм. Бас гайгүй. Тэгээд мэрэгжил болгон харахад амарх юм шиг мөртлөө асар их цаана ингэж хүнд зүйлөөдөг байх нь шүү дээ. Түүхэн жижиг чинь хувцс нь ер нь бол яг тэр цаг үеэр нь хийвэл айгүй хүнд штэ бүр. Өмсөж тоглоход бүр ер нь. Ер нь яг тухайн үеийнхаар нэг юм бол тэг ганган чамын чинь бас айхтар байхгүй шүү дээ. Энд ч дахиад нэг урлагийн дизайн мороод тэгээд тэр ч хувцасаа төлөөлж бас дахиад нэг өнгө төрөх харагдана те. Тэр авч тэгээд байсан юм аа нэг юм сансрын юм шиг мэдрэмж өгнө л гэ тэгээдсэн. Ер нь бол сансрын юм шиг мэдрэмж. Яг ингээд Ром Египтийг яг байгаагаар нь тавьчвал угаасаа бүгд л мэдэн штэ. Тэгэхээр зарим стилийг бол яг ингэж нөгөөд нэг яг энэ гаргийнх биш юм шиг би тэгэж харуулмаар байна гэд бас урлагийн хүн чинь романтик сэтгсэн. Тэр утгаараа манай хувцс хэрэглэл бүр үнэхээр нүсэр бүр ингээд бараг хувцсыг өвдсээр байгаад гарахаар тийм хэцтэй хувцснаа зөндөө байгаа. Тийм бас үзэгдэл болгоо. Зүгээр нөө юу мөн тэр одоо яг тэр төрсөн өдөр гэдэг нэг үзэгдэл байдаг. Тэр мөрөн дээр өмсөж байгаа тэр хувцсан руу бол бараг 3 кг бүр ингээд артал марталтны могоо зогоотой бүр чамин штэ. Монголын ерөөсөө Клеопатрагийн хамгийн гол бас нэг юм штэ. Хамгийн анхны нөгөө борыг бас нөгөө ерөндөгийг зохиосон гэж яригдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө түүхэн хувьд бид нар судалж байхад асар олон зүйлийг энэ зөв зохиож байгаа байхгүй. Клеопатра гэдэг. Зоос гэж өөрийнхөө дүрстэй зоосыг зохиосон байна. Тэр үнэртэн зохиосон байна. Үнэрт нь одоо жишээ нь ингээд би татсан шүү дээ тий. Тэгэхэд чи надлаа зүгээр ухаалчихна. Ер нь хүнийг татдаг тийм үнэртэн. Тий. Тэгээ ер нь Клеопатра гэдэг айгүй их асуудал дагаж явдаг тий. Тий. Клеопатра эмхтэй хүнд болсноор яа сурах хэрэгтэй зүйл маш их. Эмхтэй хүнд бол тэгээд тэр алт эрдэнэс жинхэнэ утгаараа тэр тансаг хэрэглээг бол бас эдэлж хэрэгжилж ирсэн тийм юм байна. Ерөөсөө алт гэхэр чинь хувцсан шууд хүн ихээр Египт гэхэр алтлах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө бидний хувьд бол хөрөнгө мөнгө аягүй их гарна. Одоо чинь энэ материалуудыг дандаа бид нар Гуанжуугаас бүр ингэ явж захиж байгаа шүү дээ. Өөрөө явж манай ариун дэлгэр ах маань Монголын байгаа материалыг нэг ч хийхгүй. Тэгэх юм бол бид нар шинэ зүйлийг хийж чадахгүй гэдэг чинь асар өндөр зардалтай тийш байж. Бүх энэ материалуудыг тэнцэнээс очиж бүр ингэ ширхэгчлэн үзэж байгаад тэр том захаас нь гарч бүх юм сонгож авчирснаар бас онцлогтой гэж. За дээрэс нь сая яг нэг юм асуух гадах шиг байсан те. Хаана хамгийн их мөнгө гарвал гэдэг шиг асуух гадах шиг байна те. Гэхдээ ер нь харин тий. Одоо энэ нэг юм энэ дотор ингээд ерөөсөө мөнгө л харагдаад байгаа байхгүй. За нэгдүгээр би. За хоёрт бидний хийж үзээгүй, орлож үзээгүй нэг салбар байсан. Одоо тэр л байна.
Одоо хувцас бид нар хийчихдээ юм байна. За Гуанчугаас татаа ч юм уу хаана нэгтгэс ч юм уу те. Уран дахнууд нь бүгдээр нийлж байна. Бидний нөгөө үзэж хараагүй нэг газар байгаа нь виртуал ертөнц байсан. Аним Тэр чинь яаж ийм вэхээр бид нар ледаар тавиад байгаа боловч тэрэн дотор байгаа энэ одоо яг энэ чинь одоо 3D нэг дизайн гаргадаг усуд мэдж байгаа шүү дээ. Хүн болгон залуучууд компьютер дээр суугаад дизайна гаргаад идэг болсон бол бид нар Египт ромыг яг тэр үеийн цахаан нөхцөлийг нь бид нар өөрсдийнхөө тэр хэлбэр хийц одоо нэг жанр тэгээд бүх юмаа нийлүүлнэ шүү дээ. Одоо энэ хувцсыг чинь үрт нийлүүлэхийн тулд энэ нэг жүжигэ бүтэн цогцоор нийлүүлэхийн тулд бүх зүйлийг арт хийгдсэн. Энэ өөрөө хамгийн хөрөнгө болсон. Тэгэхээр энэгээр нэг виртуал AR кино үзээд байгаа юм шиг жүжиг үзээд байгаа юм шиг бүх юмний чинь шинэ байгаад байгаа юм чинь тэр байгаа. Мөн маань түрүү нэг гоё юм ярина гэснээр орхоо. Гэхдээ яг одоо нөтгөө бас ингээл сайхан янз бүрийн юм ярьлаа. Би бас нөтгөө энэ жүжигийг хүмүүс надаас асуудаг байхгүй. Үгүй за миний өгш ингээд жүжиг тоглосон байна. Яад ийт ингээд. Тэгээ би ерөөсөө 2 3 юм ярьдаг байхгүй. А энэ дээр бол яг 16 дугаар зууны Уильям Шекспир, 19 дугаар зууны те Шоу Бернард гэд 2 хүн ингээд Клеопатрагийн тухай тоглосон байна. Юу бичсэн байна. Тэр хоёрыг нийлүүлээд тавьцсан. Клеопатра чи хатан хаан болно. Дээрээс нь манай энэ застав бол одоо бас одоо луугаар тогсон шүү дээ. Манай ард жүжигч нь жагаах байна тий. Отхон тогсон. Би амьд цогтаах гэл ингээл зүгээр нэг үзэгдэл дээр чинь би Баярмаа өтөр ингээд тоглоход өөлж, инээж, уурлаж бүх хүний аршин гаргадаг байхгүй. Яг тэр нэг 10 эдгээр минутын дотор. Тэгээд энэ бол бүр амар ачаалтай. Гол дүрийн хувьд бол динамик бол бүр амар тий. Тэгээд өөрөө жүжигийн хувьд бол ингээд бас тэр хоёр том одоо Английн одоо алдартай 2 том хүний зохиолыг нэгтгээд нэг бүтэн жүжиг болгосон энэ нэг тарих байна тий. Тэгэл ингээд үзэх шалтгаан нь хамгийн наадах нь тэр байна. 3-тан гэдэг юм. Би өөрөө тоглосон юм аа. Манай баг маш хүчтэй баг. Одоо бид чинь дөнгөж одоо манай нийт 100 гаруй хүний тарихгүй хүмүүст бол ёо яа. 100 хүний чинь одоо бид нар дөнгөж нэг нь 3% нөхгүй юу? Одоо нийт тэгээд манайх дээр яагаад санги дарж сансар гэрэл гэхэд энэ хүн байгаагүй энэ сайхан Египт ромын тухай бид нар ингээд ойлгуулж чадахгүй. Энэ хөгжим ихшгэлснээрээ тэр бүх тэр амь сүнс юу хэлэх гээд байгаа тэр цаадал цанааг нь гаргаад ирж байгаа. За тэгээ байжсэн чинь манай сая ариун дэлгэр ахмаа хувцсан гэдэг чилээ тий. Тэгээ сая манай бас тайз decoration чинь бас бид нар мөнгөн мод авсан байж тээ. Энэ жил шилдэг бүтээл авсан. Тийм байлаа тий. Яг хоо миний хувьд бол яагаад нэг мөнгөн мод бидний бахархал вэ гэхээр бид нар монголчуудынхаа энэ өөрсдийн гэсэн ондоошж байгаа соёлыг улс маань өөрөө хөгжүүлж байгаад байна л да. Тэрнийх нь хувьд бол бид нар чинь Анна Каренинага манай драмын театр урд нь шилдэг бүтээл авч ирсэн байна. За тэрний дараа нь Тамггүй төр авч ирсэн байна. За тэгээд хамгийн залуу театр манайх шилдэг бүтээл нь авлаач 5 том шагналыг. Яг үнэн байна. Би нэг гой сонь түүх ярих уу. Нодлон бид нар жүжигээ хаах гад нэг хэд тоног тоглоод хааж байгаа. Хаагаад нөө угаас нөтг юу болдсон шүү дээ. After party те. Тэгээ тэрэн дээр банкет болоод тэгээд буян жагаах шүү дээ. Буян жагаах ч бас нөтг энэ юуны урлагийн бас их өндөр мэдлэгтэй хүн шүү дээ. Тэгээ бид нар ингээд тойроод бидэртэй хамт ингээд яг ингээд параж байгаа байхгүй. Тэгээд ингээд гоё байсан, тийм байсан. Өө ерөнхийдөө тэгээ бид нар нэлээд хаалцсан. Та чи ер нь бол ингээд урлаг аюу сайн мэддэг. Та чи эрэгтэй янжин лам бурхан юм биш үү энэ төр гэл. Тэгээ та дүүнэрстэй гоё байсан гэд. Бас тэр хүнээс чинь бас үг мөг сонсоод бид нар чинь бас үг бол зүгээр нэг хүмүүсээс сонсоогүй шүү. Маш олон бас төр нийгмийн зүтгэлтэн урлаг судлаач те театр судлаач тэгээд маш олон хүмүүс ирж бас өөрснөөхөө бас шүмж багтаалыг те хэлсэн те. Бүгд хэлсэн. Энэ бол болж гинэ л гээл бүгд бол энэ бол болчихжээ гэдэг. Яг одоо бид нар тийм юу ч ярихгүй гараа хавьж тэгээд амар айсан амар их маш их айсан. Одоо амар гэж ярих чаашин тэгээд маш их тэгээд маш их айжсэн маш их зоригч байсан. Тэгээд зүгээр мөрөөдөл байсан юм билээ. Одоо ингээд жилийн дараа бид нар дүгнжин л дээ. Одоо баяр чинь дахиад тоглохоор одоо ер нь юу хийцсэн юм бэ гэдээ өөрсдөө харж байна. Юуг шинжилээд байсан юм бэ гэхээр маш олон зүйлийг шинжилсэн байна. Улаанбаатар театр тэр ээлжигээ бунхан болгоод эртний нүүн грек ромын яг нэг юу шиг болгоо ийцсэн шүү дээ. Засцсан сфинкс мэзэн байраад яг бунхан шиг болгоо. Тэр чинь шинжилт болсон байна. Дээрээс нь бид нар Улаанбаатар театрын 2 давхрын поёныг бид нар бүтэн засуулаад одоо ингээд дурантайгаа үзээд яг текэн дээр найзсгүй гэр бүлтэйгээ үзээд дурангаар ингээд суулдаг. Тэгээд ингээд дуудсан VIP гот нь wine коктейл виски гэдэг ийм гоё мөрөөдлийн театр бид нар яг тийм бүтээсэн байхгүй. Тэгээ буян жагаахын хөгжмийг анх угаал тавьсан.
60 өдөр тавилаа. Тэрэн дотроос үзсэн хүмүүс яг кино театр шиг байна гэд гараад нөгөө хүмүүс чинь яриад нь шүү дээ. Үзсэн хүмүүс. Тэгсэн би кино үзээд байна уу юу үзээд байна. Одоо бид нар чинь нөгөө зуулч зориулж байгаа учраас дөөр дээр ерөөс талбай дээр хүмүүс ингээл ирдэ шүү дээ. Чингис хааны өрөг мөргөө явна шүү дээ. Тэгээд шууд одоо хэднээс хэдний хооронд гэлээ? 1-ээс 10-ны хооронд шүү дээ. Одоо 1-ээс 10-ны хооронд. Та яараарай. Та яараарай. Бид нар яар шаардлага байхгүй. Жуулчд бол сайхан талбай дээр үзэл тэгээд дөөрлөө орхол болж байгаа. Тэгт захиалсан тийм. Хэвлэлийн баг хурал хийхсэн тэгсэн чинь хүүхд багт нь ирээд үздэгэ гэдэг байгаа шүү дээ. Хүүхд багт нь үздэгэ гэдэг дөнгөж бид нар шин байгуулагдаж байна. Тэгээд нэг том намайг тэгэлсэн билээ шүү. Сумьягаар нэвтрүүлгээ Сумья Ариун сан хоёроор нэвтрүүлгээ дуусгая гэж бодож байна. Тэгээд нэх одоо ингээд эдгээр шиг хийж бүтээгээл алаал хядаал тийм юм яриад юу хөө. Зүгээр эднэрийн дунд ороод ажиллахад яг эхлээд ямар сэтгэл төрж ийн дараа нь ямар сэтгэл төрж ийн зүгээр хялдганахгүйгээр тий одоо энэ бол эфир учраас эхлээд тэр ах Чингүү ах бол тэгж санагдсан мөөгийн ах бол яг хөгжилтэй мөрдлөө цаанаа их зөвүүн ийм гардаа мардаа гэж ингээд хэлэх хэрэгтэй баг. Тэгээд нэвтрүүлгээд дуусгая тийм хөө. Сумьяас Ариун сан хоёр одоо сэтгэлийн хөдлөө. Чи ярих уу би ярих уу? За би ярих уу. За юу гэдсэн анх би чих хацтай кино үйлдвэр дээр 6-3-ийн масны нэг сценд орчоод тэгээ явж байгаа Төрөө ахтай таарад Баттөр ахтай таарс. Тэгээс Төрөө ах битээр чи өмнө нь манай аавын нэг кинон дээр Төрөө ах орчоод битээр чи Төрөө ах битээр чи хамт бэлтгэл мэлтгэдэг их дотно болцсон байсан. Тэгээ ахтай таарад хүү сайн байхаа гэж битээр чи сайхан мэдлээ зөрөхгүй. Тэгээ төдөлхөө Төрөө ах баярмагч хэлсэн юм шиг үлээ. Манай нэгэн дүү байгаа ирээд нэг уулзаатах гэх. Тэгээд би чи анх Улаанбаатар театр дээр ирж ихчтэй уулзаад ах эгч нартайгаа гоё танилцаж уулзаад тэгээ ямар тач Октавиан Цезар гэдэг дүр байгаа гэдэг. Би тэр үед түүх яг юуг нь сайн мэдэхгүй байж хагаад за окей ямар ч нэг дүр авсан юм байна гэж бодоод тэгээд дүрээ судалсан чинь бүр асар том дүр байсан. ч одоо бүр Ромын Чингис хаан байх үс тийм дүр байгаа даахгүй юу гэсэн үг гэхээр Юли Цезар гэдэг дүр чинь өөрөө 4-5 жил Ромыг төрийг захирж байгаа. Тэгээд одоо парламент дээр хүмүүсийн гарт амь үргэлжсэн байдаг бол Октавиан Цезар гэдэг хүн бол Юли Цезарийн хажууд бүх энэ улс төрөөр хүмүүжиж өсөөд тэгээд эцэст нь 40 хэдэн жил энэ Ромын төрийг тогтвортойгоор барьж чадсан асар тийм ухаалаг их тийм ухааны тийм одоо дүр байжсан байгаа даа байхгүй. Тэгээд энэ том дүр авсан учраас ах иш нартай их баярлсан. За тэгээд дараагийн шат руу ороод ирсэн чинь тайзан дээр гараад бэлтгэл хийгээд ирсэн чинь ах иш нарынхаа одоо тоглолтоос нь хараад за тэгээд яах вэ гээл тэгээд тайзан дээр чи гараад айж имээх үе байсан. За явандаа жоохон бие тавираа задраад ингээд одоо ингүүл явах уу маах уу гэдээ бас өөрийнхөө санаа оног дэвшүүлдэг болсон. Тэ жоохон зориг ороод тэгсэн шүү. Тийм болсон. Тэгээд эцэст нь тоглолт нээгээд бид чинь нөгөө микгүй нилээ тайзан дээр чинь нөгөө шууд өөртөө дуу хоолойгоор тоглолт шүү дээ. Тэгж явж байгаад тэгээд гинтхэн бас нөгөө тайзны чинь тоглолт чи өөр бас их гоё сюрпрайзтай гинтхэн миктэй тоглохоор болох үе бас бидэрт гарсан. Тэр үе тэгэл газ маневр хийгээрэй гээл. Тэгээд Баярмагч бас ганц хэлдэг юм жүжигчүүн гэдэг бол гоё маневр сайтай байх хэрэгтэй шүү те. Бага юмдаа газ дасан зогцоод гоё өөртөө ингээд маневр хий гэж аягүй хэлдэг. Тэгэл тэр зүгийг нь аваад за одоо газ маневр гээл ингээгээл. Тэгээд миктэйгээ газ ажил сураал. Тэгэл тоглоал тэгэл болж л байгаа юм чинь. Тэгээд өнөөдөр энд байна гэж шүү. Аа гөлмөрч аа. За дуусаа. Би болохоор энэ жил сургуулаа төгсөж байгаа. Тэгээд оюутны өвлийн амралт эхлээд тэгсэн чинь манай Монгол театрын пэйж дээр за жүжигчин сонгон шалгаруулалт ингээд болж байгаа. Жүжигчинд шалгаруулж авна гэдэг би пост харсан байхгүй. Тэгэл би яг тухайн үед амарсан байж таарсан. Тэгэл би ч бас нэг төгсөж байгаа. За төгсөөд яах вэ? Бид чинь нэг лааз өгшөглөн нэг л ярьдаг. Манай дөрөв гэж тэгэл за нэг лааз өгшөглөхгүй шиг яаж энэ мэрэгчлэрээ цаашаа хоолой идэж дэвшиж гоё ажиллаж хөдөлмөрлж амьдрах вэ гэд бодож исэн. Яг за өөрийгөө сорих боломж гарч ирлээ. Одоо л хичээ гээл. Тэгэл яг манай суйсын оюутнууд бүгд амарцсан. Манай суйсын коридорт ямар ч хүүхдүүд байгаагүй. Тэгэл үүдний жижиг рүү хойсон. Тэгэл би ороод амралтаараа 2-7 хоног шахуу бэлдсэн. Сургуулийнхаа коридорт ганцаархнаа. Тэгэл бэлдээлсэн. Тэгэл очоод шалгуулаад зөндөө хүүхдүүд байсан. Тэгэл төгссөн ах эгчнэр байсан. Тэгэл би сандраал за яадаг ч гэсэн орох хэрэгтэй гээл. Хэвээ байдаг чадлаараа хичээж байгаа л шалгуулт төгсөн дөө. Тэгэл бас нилээ удажж хариунд гарсан.
Би бүр дотроо тогтлоод хүлээгээл. Хэлээ бодуулсан. Нэг сар гарan болсон. Сар уу? Тэгэж одоо энэ айлын хүүхдийг танаар Яаж байгаа Яаж байгаа бэ? Жүжигчний мэргэжлийн амар биш хүмүүс харахаараа ийм сайхан ингээд нэг ад шаргалтай мэргэжлийн шиг харагдвал яг үндэ дотоод сэтгэлийн асар их тийм юм үздэг шүү дээ. Байж байгаа бичлэгийг гаргаж үзээл, ярилцаал тэгэл заа гэл тэгэл ажиллаж байгаад тэгээд чамаг яасан бэ шүү. Нилээ бодсон. Яагаад вэ гэхээр юм байхгүй бид нар энэ дүр гарахаасаа гэдэг шин театр цоошин хүчин тийм үү. Тэр бид нар байхгүй зүйлээ нэ. За тэгээ энэ залуучуудтайгаа асар хол зам явна. Тийм ээ. Тэгэхээр бүгд маш сайн зүгээр шууд сэтгэлийн хөдлөөр шийдэх асуудал биш байсан байхгүй. За баримаа хоёлаа ингэж нэг үзээд их. За тэр яаж энд эвдрээ чиний хараасгаж. Ингүүл яаж ингүүлийн ким шүү, их юм шүү. Бид нар ч бас нэг 10 жилийн төлөвлөгөө байна. 10 жилийн одоогоор гацсан байна. Тийм ээ. Гошж байгаа. Заах ариун цавцтай аюу хэцүү юм шүү дээ. Жүжигчтэй амархан мэрэж шүү дээ. Би нэг удаа эзний нүүдэлгээд кинод бас 20 жилийн өмнө тоглож үзсэн. Тэгээ тэрнийхээ дараа Плэйстэй ажиллаж байгаа саяхан нэг 3 4 жилийн өмнө мөөгээд ихгүй юу. Мань нэг кинонд явж үзмээр энэ намайг дагуулад нэг ингээд ороод гардаг боссын дүрэнд оруулаад гаач. Тэгээд тэгсэн чинь битгий солиороод гэсэн. Тэгээд би за баярлалаа. Одоо тэгээд миний карьер дууссан да. Ариун сангийн яриаг сонсон. Би чамаа хэлсэн. Тэгж хэлээгүй шүү дээ. Өсөө ургуулчих. Би чамаа нийгэмд харцсан. Тэгээ өсөө ургуулаа. Сайн нөгөө шалгалтанд би тэгтээ суйсыг коридор заавал бэлтгэх нь одоо бас ямар хүч хэрэг юм бэ? Тэнд бас нэг юм арай өөр ертөнцөө аваад байна. Тий, ер нь арай өөр ертөнц гэдэг шал ондоолдоо. Яг зүгээр амар чидэм хэлэхгүй л дээ. Гэтэл нэгдүгээр курсээс авахгүйлаа амтны этүүд тэгэл зохиол, тайсны хөтөлбөр бүхэл юмаа бэлдсэн болохоор ерөнхийдөө суйсынхаа коридорт саарлынхаа коридорт бэлтгэхээр арай гоё байд юм. Толиндоо хараад бэлдээл нүур хаар. Тэр коридорт чи олон хүн явж явах тэр донд ингээд агаарал сарнихгүй юмаа бэлдэнэ гэдэг чи тэр чи өөр амар том сургуультай. Тийм. Нэг хэсгийн орлоод нэг хэсгийг хийж л байдаг тий. Уйлаад энд нь ойрлоод энд нь уйлаад тэнд нь нэг л. За шингүүнд хариулагчийн хариугтаар төгсгөө. Шингүүнд хариулагч төгсөлтөө. Ер нь найруулагч нь том юм уу баярмаан том байд юм уу? Захиргаа том шүү дээ. Би ч нараа хамаг хар бороо. Ер нь ямар ч театр найруулагч нь нэг ном. Ч том байд тий. Яг зүгээр. Ер нь яг Клеопатра жүжигийг найруулахдаа уран сайхны ямар философик барьсан гэдэг хамгийн сүүлийн асуулт шүү. Яг уу. Одоо ингээд нэг юу юм бэ лээ. Хүн өөрийгөө мэднэ гэдэг шиг. Би ингээд өнгөрсөн мөнхтөр чугшин шав. Амин хайртай шавны. Монгол Улсын ардын жүжигчин. Тэгээд Наранбаатар ахтайгаа би 15 жил одоо бүхэл зүйлийнх нь артлын фронтонд нь яг туслах нэгээд явсан. Баяр цагааны Баатар найруулагчтайгаа бас хамт байлаа. Найдан дөрж найруулагч, Чимэд дөржийн төвшин найруулагч гээд яг үеийнхэн дотор бол яг ярих юм бол би бүх мундгуудынхаа цүнхийг бариад явсан тийм одоо залуу юм байна. За тэгээд багшаагаа өнгөрөөд жилийн дараа бодоод ижсэн хувьтай тийм хүн юм байна л да. Шууд ингээ амбиц гараад би агуу гэж тоглоод ингээ нэг ямар нэг үйлдэлгээд явсангүй юм байна. Тэгээ одоо өнөөдөр ингээ бодсон. Тэгэн гутаа яг үннийг хэлэхэд Монгол гэдээ нэрлсэн бас утга учиртай гэж. Бид нар энэ уран бүтээлээрээ за дэлхийн ингээ юмыг ингээ наашаа авчираад ингээ копи пест гэдэг нь шүү дээ. Гэтэл Монгол хүний үзэл ухаан. Монголчуудын тэр нэг ондоош нүүдлийн одоо энэ соёлын одоо бид нар дэлхийгээс ялгарамж бодол сэтгэхүйгийн нарнаас хүртэл өөр ирчим авч байгаа энэ бүхний ондоошлыг бид нар өгөө гэж үзсэн. Тэгээд энэ жүжигийг бүхэлдээ ингээд хараад ингэх юм бол Монгол театр бол өөрсдийн гэсэн энэ сэтгэлгээний за соёлын үрийг аливаа нэгэн Монгол дэлхийн уран бүтээлтэй нийлүүлээд уламжлалыг шинжилтээ нийлүүлж дэлхий руугаа явъя л гэсэн тийм мөрөөдөлтөй залуучууд юм л да. Ер нь бол. За тэгээд Клеопатрагаар шинжлэх ухааны одоо ч нэг шашин чин шинжлэх ухаан болоод энэштэй хэлсэн шүү дээ. За тэгээд нөгөө бүр ингээд далд маш олон юм байна. Тэр юмны эхлэлийг энэ жүжигээр нээлээ гэж харж байна. Тэгээд яриуч бүр ингээд 10 цаг чарна дөө ер нь. За тэгээд өнөөдөр тий Монгол театрын хүрэлцэн ирлээ. Бидэнтэй хамтран ажилласан Сам Мигвэл шар яргаараа та бүхнийг дайрлаа. Крафт кола байлаа, кальпес ундаа байлаа. Ямар ч байсан дэлхийд хамгийн амархан хийгддэг нэг хоолоор та бүхнийг дайрлаа. Хүрэлцэн ирсэн захиргааныхан болон жүжигчд болон найруулагч болон найзтай болон ануудаа болон үзэгчдтэй баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа баярлалаа.
Энэ уран бүтээлийг энэ мод Эцэг залуучуудыг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр тэгэхгүй болохгүй байхгүй. Амар олон хүмүүс. Одоо эдрийн өрсөнд баярлалаа гэж. Бас уу. Өрсөнд баярлалаа. Тэгээд манай жүжигтэй бас ингээд 7 сарын. Танай жүжиг бас биднийг өөрөх байхаа гэж баярлалаа. Жаргал сайхан ах маань гэдэг ингээд ярингууд яг үнийг хэлж штэ тий. Идрэмэн байна. Одоо балдан гээд манай зөвлөх найруулагч байна гэдэг. Яг үннийг хэлэхэд зөвхөн бид харагдаж байгаа боловч энэ өөрөө маш олон хүмүүс үжидэг. Хэд өөрөө болгоныгаа дурдахгүй болохоор бас чинь тийм ээ. Муухай бие тооцоо болцдог нөгөө. Баярлалаа тий. Авбар маань суучихсан авбар. Нөр үжиг ярьж чадвар дээр. Баярлалаа.